Эрхэм генерал офицер, ахлагч, сонгогч, дөрүүч, байлдагч нараа ард түмнийхээ итгэлийг хүлээж Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдож төрдөө тангаргаа өргөж байгаа энэ мөчид Монгол цэргийн сүр хүч золбоо хиймрийг илтгэсэн цэргийн ёслолын жагсаалаар хүндэтгэл үзүүлж байгаад Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд туйлын баяртай байна. Монголын туурга тусгаар төр улс оршин тогтнож ирсэн бүхий л үед төр улс эх орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалах, ард түмнийхээ амар амгалан амьдрахын баталгааг хангах нь манай төрт ёсны эрхэм үнэт зүйлс амин чухал зорилт болж уламжлагдсан ирсэн билээ. Улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хөлийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, нийгмийн дэг журмыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж, энэ үйл хэрэгт сэтгэл хоёрдохгүйгээр чин шударгаар хөдөлмөрлөж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж яваа цэргийн албан хаагчдаараа Монголын төр ард түмэн үеийн үед бахархаж ирсэн өнөөдөрч бахархаж байна. Өнөөдөр Монгол улсын зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиглэлээс гадна байгалийн гамшиг үйлдвэрлэлийн ослоос хүн ам, эд баялагийг авран хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, нэгдсэн үндэсний байгууллагын инкийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох, улс орныхоо аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцох зэрэг үүргээ амжилттай биелүүлсээр байгааг цохон тэмдэглэхэд таатай байна. Цаашид Монгол төрийн цэргийн шинжиллийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудлуудыг төгөлдржүүлэн хөгжүүлэх, зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч миний барих гол бодлого, чиглэл байх болно. Монгол цэргийн сүр тиймэр ямагт мандан бадрах болтугай. Ура нөхдөө. Жигсаалын алхаагаар батальоноор батальонуудын хооронд 2, ротуудын хооронд 1 шумчны зайтай Жанжин төгчгөр Бустан баруун тийш. Арп. Боо. Мөрн. Баруун тийш зэрэгцэж. Алхаад. Марш. Жанжин тугийг сүр жавтантайгаар мандуулж дугчаар зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага холбооны газрын дарга бригадын генерал Бонцгийн бүр базар төг хамгаалагчаар зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын ордогч дарга ажиллагааны төлөвлөлтийн хэлцээний дарга хурлаа арднаа базрын Сүхбат агарын дотгооноос хамгаалах цэргийн командлагч орлогч штабын дарга хурлаа Ямдоржин Баттар нар явж байна.
Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэг түвшний ерөнхий командлагч Захиагийн элбэг дөржид хүндэглээ зөвлөж өндөр зочдын өмнөр Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан түгийн одонд их эжэнжин Сүхбаатарын нэрмжид Батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн баг сонсогчдын жагсаал явж байна. Жанжин Сүхбаатарын талбайн төвсөгт Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан түгийн одонд их эжэнжин Сүхбаатарын нэрмжид Батлан хамгаалахын их сургуулийн жагсаал тус сургуулийн тарихунд захирал хуранда Бямб дөржин удирдлагын дор орон дээд сүлд болсон Байлдааны туга сүр жавхантайгаар намируулан алхаж явна. Зэвсэг түвшний тэг 84, тэг 65, 310 дугаар ангийн офицер ахлагч нарын жагсаал энэ дэрийн өмнөр явж байна. Жагсаалыг Зэвсэг түвшний тэг 84 дугаар ангийн заригч уранда Эрхэм баяр удирдах явна. Зэвсэг түвшний 120, 326 дугаар ангийн байнгын бүрэлдэхүүн болон эмэгтэй цэргийн албан хаагчид Зэвсэг түвшний тэг 13 дугаар ангийн хугацаа цэргийн албан хаагчдын жагсаал орж ирж байна. Жагсаалыг Зэвсэг түвшний тэг 13 дугаар ангийн захирагч хуранда цагаан удирдан алхаж байна.